За, юун өнөөдрийн мэндийг хүргэе. Улсын хурлын дарга улсын хурлын нэр бүхий гишүүд санаачилсан 2 хуулийн төсөл байгаамаа. Тэгээд танаас өргөн мэдүүлэгтэй холбоотой цагаан хуулийг суугаад байгаа юм. Тэгээд тэр 2 хуулийн төсөлтэй холбогдуулаад би нэг үндсэн хуулийн 2-3 залтыг хэлмээр санагдаад байна. Үндсэн хуулийн 21-р зүйл дээр улсын их хурл 1 тагмтай 126 гишүүнтэй байна гэсэн залттай. Улсын их хурл үйл ажиллагаагаа чуулганы хэлбэрээр явуулна гэсэн залттай. Тэгээд улсын их хурлын нэгдсэн чуулган буюу өнөөдрийн энэ заал ерөнхий сайдад зориулсан тусгай судалтай байх тухай засгийн газарт тусгай эрх олгох тухай ямар ч зохицуулт үндсүүл дээр байхгүй. 126 гишүүн зориулсан судлалын хуваар 126 гишүүн хуралдааны хэрэгтэй холбогдуулсан чуулганы зохион байгуулалт энэ чуулганы зохион байгуулалтыг удирдахад хуралдааныг зохион байгуулахад одоо чиг үүргийнхээ хувьд бол улсын хурлын дарга спикер тусгаасан судалтай байхаас өөрөөр чуулганд хэн нэгэн зориулсан тусгайлсан судал тэр дундаа улсын их хурлд ажлаа хариуцсан тайлгнадаг, улсын их хурлаас томилогддог, улсын их хурл хариуцлага тооцдог албан тушаалтан зориулж тусгай санал судал байгуулахыг ерөөсөө зааж өгөөгүй. Тийм учраас үндсэн хуулийн энэ зохицуултыг амьлуулах зорилготой хуулийн төсөл санаачлаад өргөн барих гээд бэлэн болцсон. Нөгөөдөөгөр засгийн газар магадгүй манай ардын намын хэрэгчид тухайлсан хүн зориулсан гэж хардаад байсан байж магадгүй. Оюун эрдэнэд ерөөсөө зориулаагүй. Энэ бол засгийн газар ерөнхий сайд эрх мэдэл хуваарлалтаар гүйцэтгэх хэрэглэл улсын хурлын төвшөнд ямар харьцаатай байх байдгийг тодорхойлсон. Өнөөдөр оюун эрдэнэд буутсан дараагийн ерөнхий сайд тодорхойгүй байгаа чинь энэ хэн нэгэн зориулагдаагүй үндсүүлийн зарчим барьж байгаа гэдэг агуулгаар нь өргөн баримаар байна энэ цаг хугацааны үед. Мөн дараагийн хууль нь таны гормын саналын үе. За би гормын саналыг хэлэх гэж байна. Мөн дараагийн хууль нь болохоор өнөөдөр улсын хурлд байгаа намын төлөөллүүд гар үсгэж зурчихсан ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдгийг ерөнхий сайд өөрийнхөө ярихыг хүссэн зүйлийг ярьдаг биш. Улсын их хурлын асуулгын цаг буюу улсын хурлын гишүүд цаг үе нөхцөл байдалтайгаа холбоотой асуудлаар засгийн газар ерөнхий сайд асуулт тавьдаг цаг болгож өөрчлөх, ерөнхий сайд засгийн газрын гишүүд төрийн албан хаагчид улсын их хурлд ирээд худлаа ярьдаггүй байхад зориулсан хуулийн төсөл байгаамаа. Энэ хуулийн төслүүдийг хүлээж аваач гэж хүсэж байна. Энэ хуулийн төслүүдээр 30 гишүүн гар үсэг зурсан байгаа. За, гормын санал гэсэн чи харин завшуулчих шиг л боллоо да Тэмүүжин гишүүн. Харин яг л Пүрүдар гишүүнээс сурсан ажил шиг болчихлоо. За, яг хуулийн төслүүдийг ер нь хүлээж аавн Тэмүүжин гишүүн мэдээж одоо хуулийн төсөлтэй холбоотой өргөн барихаар бэлтгэл хангуулсан цаг тов хүлээж байгаа төслүүд бас нэлээдгүй байгаа. Засгийн газраас ч бас тов хүлээж байгаа төслүүд байгаа. Тэгээд би яг таны ярьсан зарим зарчмын шин чанартай зүйлийг парламентод судалтай намууд хоорондоо ярилцаад ойлголцоод тэгээд улс төрийн өнцгөр биш зарчмын байр суурьнаас асуудалд хандах зөв юм аа л гэсэн байр суурьаар хандсан байгаа. Тэгэхээр та хэд маань бүлгүүд хоорондоо энийг яриад заавал улс төрийн сэдвийг агуулгаар нь биш парламентынхаа чанар чансааг сайжруулах, легитимийг дээшлүүлэх, за асуулгын цагийг чанарыг сайжруулах гэдэг энэ агуулга зарчмыг бол бүрэн дэмжиж явах боломжтой л гэдэг байр суурьнаас хандж байгаа. Тэгэхээр 2 бүлгийн даргатай бас уулзъя. Тэгээ хэрвээ зөвшөлдсөж ойлголцоод болж байгаа бол хамтдаа өргөн барьцгаагаад асуудлаа шийдээд явах хэрэгтэй гэж бодож байна.